За сайн байцгаана уу? Нора байна. Тэгээд өнөөдөр миний постны доор бас маш олон хүмүүс асуусан байна. Тэгээд хариулахгүй байж чадахгүй нэ. Би уул нь комментэн дээр эмчихээ пэйжийг тэгээд фэйсбүүкийг Америкт байдаг хүмүүс нь амуу USA гэсэн юг нь постлсан байгаа байхгүй юу? Тэгээ хүмүүс ямар эмчтэйгээ холбож болох вэ гэд. Энэ миний энэ амуу болохоор амуу брендинг нөгөө Монголын эмийн ургамал зардаг энэ компани айл эрт Монголд байсан юм аа. Монголд одоо 2 салбартай. Тэгээ яагаад та нар Монголд байж энийг мэдэхгүйгээр антибиотик руу ингээд антибиотик авах гад эмнэлэгт очирлоод ингээд өвдөөд ингээд арга хэмжээ авч чадахгүй ингээд жил 2 жил болоод яваад байгааг би бас үнэхээр гайхаж байна. Тэнд Монголд 2 салбар байгаа. 2 салбарт нь хоёулын дээр нь уламжилт ангаахын эмч байгаа. Эмч нь судсыг нь бариад тэгээ бүх аншийг нь хилээд бүх дотор эргэтний чинь одоо энэ юм байна гэж хэлээд тэрнтэй чинь гарсан тохирох хооллыг чинь болон тохирох бүтээтгүүнээ бас өгж байгаа. Энэ угаасаа байсан энэ шинээр гарч ирж байгаа компани ерөөсөө биш хуучин байсан. Би хаваад байхдаа хулыгчтайгаа танилцаад хулыгч хаваад бид нэр оюутан байхад бид нэр бизнесийнхаа танилцуулаад ийм нээсээ ингээд хаваад байхад танилцчихсэн. Тэгээд тэрнээс хойш намайг төрсний дараа над руу хүч тамир оруулах бэлтгэлүүд бас явуулж исэн. Тэгээ би тухайн үед би тэрийг нээх их одоо сайн хэрэгжилж чадаагүй, хотоодныхаа юг нээх их хэрэгжилж чадаагүй. Одоо би яагаад ингэ яриад байна гэхээр би хотоодны маш хүчтэй өвдөлт авсан байхгүй бүр ингээд маш хүчтэй өвдөө, зангирж өвдөө, тэгээ emergency room ороод тэгээд маш олон тест одоо өвчин амдах юм хийлгээ. Тэгээд одоо ингээ антибиотикийн эмчилгээ аваад тэгээ бас идэхгүй бөөжөөд ингээ удаа яваад ямар ч аргагүй болоод одоо хүн одоо аргагүй тулаад ирэхээр одоо хамгийн сайн гэсэн болгоныг л хайдэн штэ. Яагаад тэгэхээр би 5 хоног юу ч идэж чадахгүй, юм идэж чадахгүй бөөлжөө тэгээ доогоор гүйлгээд ямар тамир тэнхээгүй болчихж байгаа байхгүй юу. Тэгээ би олыгчтэй дахиж холбогдоод тэгээд энэ хийхээ одоо хотоодны эмчтэйгээ яриад зөвшөөрөл аваад тэгээд тэр энтхийнхээ эмчилгээгээ төр зогсоогоод тэгээд би хулан эмчийн эмчилгээг аваад одоо ингээд бөөлжил зогсоод ингээд би юмэн сайжраад тамир тэнхээ ороод үнэхээр гоё болчихж байгаа байхгүй юу. Тэгээ тийм болохоор би өөрөө үр дүнгийн үзсэн болохоор одоо Америкт байгаа иншүрэнсгүй эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа, эмнэлэгт очиж чадахгүй байгаа хүмүүс зөвхөн ходоод биш те элэг цус бүр те тэр бүх үйл ажиллагаануудаа үзүүлээд тэрэндээ тохирсон эмчилгээнүүдээ аваасай л гэдэг үднэс би энэ бичлэгээ оруулсан байхгүй юу. Тэгээд ер нь бол над шиг ингэж хүмүүс бичлэг оруулахгүй. Яагаад тэгэхээр өвчнөө ярихгүй одоо хуваалцахгүй. Би одоо миний бичлэгүүд үзсэн би өөртөө тохиолдсон одоо бүх юмудаа та нарт ингээд миний YouTube-ийн бичлэгийг үзэх юм бол бас би ингээ хуваалцаа явсан байгаа. Бүгдийг би ингээ хуваалцаа явдаг. Яагаад тэгэхээр надтай адилхан битгий өвдөж зоосай, эртхэн эмчилгээ аваад эмчлэгдэх боломжтой тэр эмчлээд эрүүл сарвал байгаасай гэдэг үүднээс бас нэг ээж, бас нэг аа байгаа штэ, бас нэг хүүхдүүд, олон хүүхдүүдийн эцэг их байгаа. Та нар ингээд өөрсдийнхөө эрүүл мэндийг бодоо зогсохгүй давхар хүүхдүүдийнхээ хоолтон дээр анхаарад хүүхдүүдийнхээ ямар хоол идэж байгаа, ямар хоол өгж байгаагаа анхаарад яваасай гэдэг үүднээс би ингэж хэлж байгаа. Америкт бол Америкт хүүхдүүд бол зүгээр л болсон бүтээгдэхүүн хэрэглэдэг. Costco-гоос одоо боловсруулсан chicken nuggets, пицца, тэгэл corn dog, тэгээ тэр одоо боловсруулсан ингээд лазань ингээд бэлэн ингээ пэйжент хийгээ иддэг тийм л хоолнууд өгдөг байхгүй юу. Тэгэхээр хүүхдүүд маш их өвддөг, тэрийг идээд ингээ өвдөөд эмнэлгийн янз бүрийн өвчин тусаад байгаа байхгүй юу. Тийм болохоор та бүхэн бас өөртөөхөө эрүүл мэндийг анхаарал зогсохгүй хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг эмгүүгээр антибиотикгүйгээр эмчилж болдсон байна. Зөвхөн хоолны дэглэн бариад ийм амархан та идж байгаа амруугаа орж байгаа тэр хоолндоо жоохон анхаарахтал таны бүх дотор эрэхтэн чинь ингээ эдгэрэх боломжтой, эрүүл сарвал явах боломжтой байна гэдгийг л би та бүхэндээ гол point нь би ойлгуулахыг хүссэн юм аа. Түүнээс биш би ингээд
зовлонгоот очоод би зовж гин тэгээ би ингэж зовсон гэж би огт яриаггүй. Би зүгээр л ийм юм надад тохиолдсон учраас тань тохиолдоод байна уу? Магадгүй имжлэгдэхгүй нэг 2 3 жил явсан хүмүүс байвал те ийм бас хоолны дэглэмээр ингэж имжлэгдэж болдсон байна гэдгийг л хэлээд байгаа. Монголд маш олон одоо сонголттой хоолны одоо бүтээгдэхүүнүүд байгаа штэ. Та нар одоо тарьж байгаа өөрсдөө тариад ингээд эрүүл эко хоолнууд зөндөө байгаа. Зөвхөн хятадын муу энэ Монголд л хог юм орж ирдэг биш. Монгол бас сайн юм байна. Монголд эмчилгээ байна. Америкт ингээд том газар ч гэсэндээ эмчилж чадахгүй бид нар ингээд цагаа хүлээсээр агаад хүндэрчж байгаа байхгүй юу? Энд заавал цаг авч эмчлүүлдэг. Цаг авахгүй түргэн орвол emergency $8,000 $9,000 амар үнэтэй даатгалгүй бол үзүүлж чаддаггүй байхгүй юу? Тэгээд хэрвээ онш тодорсон бол бид нар цагаа хүлээсээр агаад хүндэрчдэг. Тийм болохоор л би одоо Америкт байгаа хүмүүс минь очоод эрүүл мэндийн үзлэгт ороод хеликобактерийн шинжилгээ өгөөд тоолуулаад те ингээд өөрсдөө анхаараасаа даатгалтай хүмүүс нь эрүүл мэндэ бодоосаа тэгээ арх дар суугаа хүчлэг юм хэрэглээл ингээд өөрийгөө хайрлахгүй нэг л өдөр та өвдөн штэ. Бүхэн өгдөг. Энэ бол угаасаа хорвоогийн жам. Гэхдээ бас зовхгүйгээр эрүүл байгаад урт насалж байгаа зөндөө хүмүүс нь штэ. 100 200 насалж байгаа тий. Тэр хүмүүсийн хэлж байгаа үг нь юу гэж байна? Саяхан би нэг эрүүл үзсэн штэ. Хаваагийн нэг өндөр настай өвөө дасгал хий, стресстгүй бай тий. Хоолн дээр анхаар гэж эрүүл хоол гэж штэ тий. Тийм болохоор одоо бүгдээр эрүүл хооллё. Янз бүрийн тэр junk food одоо тэр пүүднүүдээ тий шарсан, хуурсан дахианы мах захаа болоод багасгаад тэг огт идэхгүй биш багасгаад аль болох багасгаад тий. Тэгэх юм бол та нар үнэхээр эрүүл байна. Гэр бүлийн санхүүгийн хүнсээ авахд хүртэл ингээд хэмнэлт гардыг байх шүү гэдгийг би та бүхэнд хэлье. Тэгээд би энэ урт бичлэг болж байгаа учраас YouTube дээр оруулчих. Тэгээд та бүхэн миний YouTube-ээс үзээрэй. Үргэлжлүүлэн миний бичлэгүүд таалагддаг бол subscribe дараарай. Та монголоор бол таалагдлаа гэдгийг дараал болоо. Тэгээ богино миний сайн ихэд ивэл миний богино бичлэгэн дээр ороод богино видео дээр ороод тэгээд фоллоу давж болно. За тэгээд тиймэрхүү сэнтэй. Тэгээд Монголд маш олон ходоодны асуудалтай хүмүүс байдсан байна гэж ойлголоо. Саналж байгаа, зовж байгаа, тэр хүүхдүүд нь өвдөж байгаа хүмүүс байдсан байна. Тийм болохоор тэр хүмүүстэй зориулж хийж байгаа. Хамгийн сонирхолтой нэрээ манай хүүхдүүдээс би шинжилгээ авсан баггүй. Би ингээд хеликоптерж эднэр байж магадгүй нэг гэрт амьдарч амсан чи бүгд эрүүл гарсан. Манай 5 ам бүл тавуулаа надаас бусдын бүгд хеликобактергүй нормал хэмжээндээ байна гэсэн. Минийх л ихсэн байгаа байхгүй. Би л өвдсөн байгаа. Тийм болохоор Монголд нөгөө энэ чи хеликоптер дэмжин танаа гэр бүлийнхэн одоо антибиотик уух ёстой, хеликоптер нэмжлэгээ хийх ёстой гэдэг нь штэ. Угаасаа тэгдэг эмнэлэг нь бүр тэгж бичиж өгдөг. Би Монгол эмчилгээ хийсэн мэднэ. Гэтэ тэгдэггүй юм байлээ. Тийм биш юм байлээ. Үнэхээр үзүүлээ шинжилгээ өгөх ёстой. Хеликоптер байх ёстой зүйл. Гэтэ хэмжээнээсээ хэдэрчгээрээ над шиг ингээ өвдөд байгаа байхгүй. Тийм болохоор хулан ихжийн Facebook руу ороод ходоодны зөндөө олон лайвууд мэрэгжлийн хүн надаас илүү сайн мэдж байгаа штэ. Маш олон лайвууд байгаа үзээд дагаад хэрэгжүүлээд яваарэ. Би бол эмчилэгч нь үйлчлүүлэгч нь би зүгээр сэтгэлдээ л хуваалцаж байгаа. Та бүхэнд анхааруулж байгаа ийм гоё эмчилгээ байдаг юм байна. Монгол уламжилт амгаах ийм өвс ургамлууд тэгээд тэр өвс ургамлууд дотор нохоо хошуу те давхар миний ходоодоос гадна миний бөөрийг бас эмчилж байгаа байхгүй. Илэг зүсийг цэвэрлж байгаа байхгүй. Тийм болохоор бас ийм Монголын уламжилт амгаахын эмнэлгийн ийм сайхан бүтээгдэхүүнүүдээ хэрэглээд үзээ. Тохирох бүтээгдэхүүнүүдийн хилээд менюг нь гаргаад өгд юм аа гэж хэлээд байгаамаа. Би энэ ямар нэгэн реклам хийгээгүй. Би хулигчтай компанид хамтарч юусоо ажилдаггүй. Зүгээр л би сэтгэлдээ хуваалцаж байгаа. Тийм болохоор надаас чи хэдэн төгрөг авсан энэ компани инээдрэ гэж бити янз бүрийн сөрөг комент бичээрэй гэж хэлмээр байна. Тэгээд эрүүл байгаарай. Монгол хүн та эрүүл байгаарай. Тэгээд ноорогийн болонтой хамт байдаг та бүхэнд маш их баярлалаа. Баяртай.